За энэ удаа манай Дундгой аймгийн эрдэмтэд одоо анх удаага нэгдэж нийлж төрийн бас байгуулж за түүгээр дамжуулан анх дугаар одоо чуулгана зохион байгуулж байгаа. Тэгээд миний хувьд бол энэ байгууллага өөрөө байгуулагдсан тухайд л одоо сонсоод их одоо баярлж ирсэн. Тэгээд яагаад гэвэл одоо энэ салбар бүрт өөрсдийн одоо энэ судалгаа шинжилгээ хийж эрдэмтэн зэрэгцүүл хүртэлцгээсэн одоо ноёны бүтээлүүдийг бий болгосон энэ хүмүүс маань бас одоо орон нутгийн хөгжилд бас өөрсдийнхөө энэ бүтээл одоо судалгаа шинжилгээнийхээ ажлуудыг бас нэвтрүүлэх за цаашлаад бас энэ одоо хөгжлийн голгол бодлогод одоо оруулах ийм одоо чухал зүйл боллоо гэж одоо бодож яасан. Тэгээд яг өнөөдөр бид нар бол ямар ч үс ихний ээлжинд чуулганы зохион байгуулснараа хоорондоо ямар манай одоо нутгийн ер нь эрдэмтэд маань ингээд нэгдэж гин нийлж гин хоорондоо одоо санал мэдээллүүдэд солилцдог болох. Дээрээс нь орон нутгийн одоо удирдлагуудад энэ одоо хөгжлийн бодлого тодорхойлох одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрч төр одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрч төр бас өөрсдийн энэ одоо судалсан энэ одоо зүйлүүд бас тусагдаг байх л их чухал гэж одоо бид нар бол бодож байгаа. Тэгээд энэ цаашлаад өөрөө манай бас одоо орон нутагт бас одоо энэ байгаль цагуур за дээрэс нь одоо энэ сүлжилт уран цэцлийн өөрчлөлтөд ингээ өртөд байгаа нөлөөлөд байгаа энэ зүйл дээр бид нар юу ч чадах юм манад ямар одоо боломж байгаа юм. Жишээ нь одоо манай холбосон малч эдийн засаг дээр дийлэнх одоо энэ эдийн засгийнхаа эргэлтийг ингээд явуулж идэг юм хамиг жишээнүүдээ бид нар малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг яаж одоо нэмэгдэх шингэсэн дээрэс нь одоо орон нутгийн тэм брэнд бүтээгдэхүүн болооч одоо гарах болцоотой байна. За тэгээд одоо уран цэцлийн өөрчлөлтийг яаж насан зохицуулж яаж одоо энэ эрсдлээс даван гарч чадах вэ гэдэг юм уу. Одоо ийм чиглэлийн одоо энэ эрдэмтдийнхээ судалгаа шинжилгээ хийж байгаа энэ одоо ажлуудыг нь бол нэвтрүүлэх ёстой энд одоо эдгээр дуу хоолойг бид нар хүлээж ингэж явах ёстой л гэсэн ийм л одоо бодлоготой байна. Тэгээ Монгол улсын энэ одоо төрийн бодлогоч төр өөрөө ер нь бол одоо аль нэг улс төрчдийн гэхээс илүүтэй заавал эрдэмтдийн үг эдэмтдийн хийсэн бүтээсэн судалсан шинжилсэн зүйлүүдийг тосоодж явж чадчих гэмээр одоо бас энэ төрийн бодлого маань засгийн газар сууж үйл ажиллагаанууд маань бас зүг болох юм уу гэсэн ийм л одоо бодолтой байдаг. Тэгээд энэ утгаараа бол бас нутгийн хайр эрдэмтдийн чуулганы зохион байгуулалт нь оролцоо явж чаддаг болох баяртай байна. Таас энэ засаг даргаар ажиллаж байгаа хугацаанд яг энэ асуудал дээр дахиад анхаарч ажиллаж байна. Тэг яг мэдээж бид нар бол одоо айлч одоо төвшөнд ажиллаж байгаа энэ төр захиргааны байгууллагууд ирдэж байгаа хүмүүс бол одоо орон нутгийн хөгжлийг одоо тэргүүнд тавьдаг. За тэнд одоо ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэдийнхээ сайтай таатай одоо орчин нөхцөлд ажиллаж амьдрах тэр боломжийг одоо нэмэгдүүлэх тал дээр л одоо сэтгэл чилээж ажилладаг шүү дээ. Тэгээд яг бид нар бол ер нь бол бид нар судалгаанд суурилсан тодорхой одоо ийм бодлоготойгоор одоо аль одоо салбарын одоо энэ эрдэмтэн судлаач тийм үү мэргэжлийн хүмүүсийн хэлж ярьж байгаа энэ зүйлүүд дээр бид нар одоо үйл ажиллагааныхаа бодлогыг ингэж шигтгэж ингэж л одоо ажиллахыг бол зорддог байсан. Тэр үед бол бид нар ийм нэгдсэн одоо манад ийм эрдэмтдийн одоо байгууллагууд бол байсангүй. Зүгээр яг гэхдээ бид нар аль болох салбарынхаа энэ одоо докторууд энэ одоо мэргэжлийн хүмүүсийн одоо санал бодлыг эдрийн зөвлөмжийг бол аль болохоор ингэж авч тэгээд үйл ажиллагаанд л одоо нэвтрүүлж ингэж явахыг л зорж ирсэн.